Цэнхэр манан үлсээс Уснууд мэлмэрлээ цээж бүнхэн хайранда би зүудлээ цэрлээ. Hi, what's up? За, хорооник. What's up? What's up Fanax? Oh my god. За бид нар мөр эхэлж чадхаа очиж. За өнөөдрийн маань контентэнд Guys хамтлагийн маань дуучин жүжигчин Төгсөөр ахын маань тоглолт 9 сарын 7-нд юуж яринад би даасан тоглолт маань болох гэж байгаа. Тохиолдуулан. Тэгээ гайс хамтлагийн төгссөн ахын маань зохиосон дуунуудыг хэр олон хүн мэддгийг яг одоо шалгацгаая. Тэгвэл явцгаая. Go Би go go. өөрөө ахныг авш. би сурууланд байж тааш. Та дуунаас нэг ганцхан дуудаад гэж. Нэг дууны талаар нэг юм асуучаа. За сэдвээ аврах штэ. Хүмүүс зүхтаагаад их. Ямар хэцүү бэ? Манай залуучууд маань айгүй тийм хичмхэн юм байна. Цэнхэр манан үлсээс. За. Сайхан би. За тэгье. Уснууд мэлмэрлээ. Цээч хүн. Хайранда би Зүлээ цэрлээ. Вау, гайхалтай. За ямар хамтлагийн дуу лээ? Гайс. Гайс. Guys Гайс. Yeah. Сүүлчийн цас. Анхны бороо зүрх сэтгэл минь дурсамжуултэн хөөрхөн охин чи юу? Үсэвэр. Хүссэн зорилготой хөтлөгдөө юу? За баярлалаа. Зүрхээр минь зүрх тэрвүүлж Зүггүй ихэн явахта зөөлөн амьсгалаар юм дэрвэ. Чи миний бүдгэн зурах замын Guys хамтлагийн маань ерөнхийдөө бол ихэнх дууг тэр хамтлагийн лавга, хууга, тусаа мега ах энэ дөрвөө хэн зохиодог вэ? Яг дууг нь сонсдог болохоос яг тэгжүүл нарыг өгдөг. За зөвхөн уугийн шиг санагдах юм. Мега нөлөө. Мэдгүй дээ. Нөөтний блэ нэг гитар тоглодог нь за. тэр ах байж магадгүй гитар тоглодог. Тань нөгөө гайс хамтлагийн гишүүн төгс их дуунуудын нэг хүн зохиод юм байна л да. Тэр хүн гэдэг. тэгсэн. За Төгсөн ах маань зохиодог. Тэгээд одоо 9 сарын 7-нд юуж яринад тоглолт нь болох гэж байгаа. Төгсөөр ахын маань би даасан тоглолт UG аренад 9 сарын 7-нд болох гэж шүү. За ирж үзээрэй. За баярлаа. Манай 365 гэдэг. За өдрийн амин дэмийг аваарай. Өдрийн амин дэмээ аваарай. За баярлаа. Нөгөө 365 гэдэг энэ нэг өдрийнх нь ногооны бүх хэрэглээ ингэж ааж байгаа шүү. За. Өдрийн амин дэмийг аваарай. Баярлаа. За. Баярлалаа танд. Чам зориулт 365 нэртэй өдрийн ногооны хэрэглээ чинь бүтээгдэхүүн бэлгэж байна. Баярлаа. Баярлаа. За. Гош. Баярлаа.